Төрсний дараах сэтгэл готролол зүгээр нь ядаргаа болон уур уцаар биш юм. Энэ бол ээжүүдийн өдөр болгоны асуудал байдаг. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бид энийг хэрхэн онцлох уу, яаж танаа мэдхүү талаар ярилцах болно. За нэвтрүүлгийн ивэнтгчээр Солонгосын New Origin брэнд ажиллаж байгаа. За ингээд өнөөдрийнхөө дугаард тавтай морилно. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. Өнөөдрийн манай сочноор сэтгэл зүй, сэтгэц хэмжилжийн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч Сумья маань оролцсон байна. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу? Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе хаа. Манай нэвтрүүлэх захаа ирдээ. За тэгээд энэ кейстэй танилцаад кейсийн дагуу ярилцъя те. Би одоо 32 настай 3 хүүхдийн ээжээ. Нөхөр хөдөө ростороор ажилладаг болоод жил гарan болж байгаа. Том нь 5-тай, дундх нь 3-тай, баг маань одоо 8 сартай, 3 хүүтэй. Том дунд 2 маань цэцэрлэгт явдаг. Баг маань байнгын асаргаатай байх шаардлагатай эрүүл мэндийн шалтгаантай төрсөн. Би үнэхээр ядарч бас зөвхөрч байна. Нөхөр маань амархаар эрэхтэй аль болохоор надад туслаж, хүүхдүүдэд зөөгж, харилцаж, гэрийн ажил туслах гэж хичээдэгч тэр надад огт хангалтгүй санагддаг. Надад үнэхээр өөртөө ч анхаарах зав, чөлөө, боломж, бололцоо олдохгүй байна. Баг хүүгээ харахаар би үнэхээр муу ээж юм шиг санагддаг. Сүүлд юу н байнга бүхлийн тухай боддог болоод байна. Баг хүүгээ аваад энэ амьдралыг дуусгачмаар санагддаг. Гэхдээ ардаа үлдэх нөхөр бас 2 хүүгээ бодохоор зориглож чадахгүй нэ. Би одоо яах ёстой вэ? Энэ төрсний дараах сэтгэл зүйн хямрал байж болох уу? Надад сэтгэл зүйн тусламж яг одоо маш хэрэгтэй байна. Туслаач гэсэн. Кейсийг сонсоход бол түгээмэл тохиолддог сэтгэл гутралын шинжүүдээс одоо ингээд сонсоод үзэхэд бол энэ бол хүнд төвшөнд орсон сэтгэл зүйн асуудал нь хүндэрсэн буюу одоо сэтгэл гутралын төвшин нэлийн хүнд төвшөнд явж байна гэж болно. Тэгэхээр энэ ээжид эхний ээлжинд хэлэх зүйл бол та сэтгэл зүйн тусламж үйлчилгээ цаг алдалгүй авах ёстой. Сэтгэл гутралаа үнэлүүлэх хэрэгтэй, ойр дотныхноосоо дэмжлэг авах хэрэгтэй, шаардлагатай одоо эхний ээлжинд юу одоо хамгийн түрүүнд тулгамдаад байгаа тэр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай л гэж хэлмээр. Миний анзаарснаар коронавигоос хойш бол бүр энэ тухай айгүй их ярьдаг болсон байх. Тэрний өмнө бол мэрсээр яригддаг л байсан. За тэрний өмнө бол бүр байгаагүй тий. Эмэгтэй хүн төрөө төрсний дараа гутардаг, сэтгэл зүйн гутрал байдаг, төрсний дараа гутрал байдаг гэдгийг бол нэг ярьж исэн ч нэг тийм мэдээл байдгүйсэн. Дээрүүд манай эмөө өнөр ч олон хүүхдүүдтэй тэгээ бужигсаар агаал үсцэн юу яриад байгаа нь тийм мэддгүйсэн гэж тэгдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол энэ талаар мэдээлэлүүд ингээд айгүй хөргөн дэлгэр болоо сүүлдээ баг юм киноч гарсан штэ тийм гутралтай холбоотой. Тэгэхээр нэгэнт хүмүүс яг уу ингээд энэ талаар ингээд мэддэг болцсон маа учраас хоёулаа ийм үе шатууд гэж байдгүй. Тэр талаар ярилцсан гэж чинь. Жишээ нь одоо энэ эмэгтэй бол амиа орломор санагдаж байна гэж. Тэгэхээр мэдээж нэлээд хүндэрсэн шатн дээр явж байгаа. Тэгэхээр ямар үе шатыг туулж юу нь явд юм. Сэтгэл гутралын төвшин гэж байгаа. Сэтгэл гутрал бүр хүндрэхээрээ тухайн хүн одоо ямар нэгэн одоо эрэг сөрөг мэдрэмжүүд бүгдийг нь алддаг байхгүй юу. Ерөнхийдөө бол нөгөө товчхондоо гөлийг гэж ярьдаг да. Эрэг мэдрэмжээж нэг мэдрэхгүй, сөргөөч мэдрэхгүй одоо амьдралын идэх ингээд бүрэн одоо зогсох шат руу гардаг гэсэн үг. Тэр үед бол харьцангуй нөгөө нэг амиа хорлох сэтэл, амиа хорлохыг төлөвлөх, үйлдэл хийх бол айгуу тийм нэг тохиолдод байхгүй зүйл. Харин дунд сэтгэл гутралын дунд төвшин бол нэлийн үүмэнтэй, сөрөг сэтгэл хөдлөл, давмгай, үүмэнтэй тийм үе шат байдаг учраас дунд шатандаа явж байгаа гэж би бодож байна. За ихэнх үедээ бол ерөөхдөө мэдээж дур сонирхолгүй болох өмнөх одоо хийх дуртай одоо үйлдэлүүдээсээ төвөгшөөдөг болох гээд ерөөхдөө нэг анзаарагдан, бусдад бол нэг үл анзаарагдана. Гэхдээ бол өөрөө би одоо өөрийнхөө үйлдэлийг хянах хэмжээний байдаг сэтгэл гутралын ихний шатууд нь. Дараагийн шат нь бол ерөөхдөө сөрөг сэтгэл хөдлөлүүд маань энэ мэдрээд байгаа мэдрэмжүүд маань надад дийлдэшгүй юм шиг. Амьдралын одоо надад өдөр тутамдаа тулгарч байгаа альва асуудлууд одоо эдийн өмнө би хүчин мөхөс юм шиг тийм сул дараагаар өөрийгөө мэдэрч эхэлдэг. Тэр нөгөө эмэгтэй хүн тэр тусмаа нөгөө за Монгол эмэгтэйчүүд за нэг төрсөн дээр ойр ойрхон төрөөд авъя гэлтэгдэн штэ тий. Гэтэл өмнөх төрөлтийнхөө тэр одоо наацх нь бие физиологийн хувьд нэг бүрэн эдгэрч тэр чинь тэнхэрж
амжаагүй байхад дахиад жирэмсэн болоод дахиад төрчдөг. Өмнөх хүүхэд нь мөмнөөс гараагүй байхад дахиад ингэж жирэмсэн болдог тохиолдол тавих байгаад гэдэг тийм. Тэгэхээр ингээд нөгөө би ингээ анзаараа хараад байхад манай эмэгтэйчүүд юм бас энэ нөгөө гутралд орох бас нэг шинжтэнтэй нөгөө үүдээ шалтгаан болгоод байт юм шиг санагдаад байдаг байхгүй. Ойрхон төрсөн. Тэгээ нөгөө өмнөх төрөлтийнхоо ядаргаа тэр шүний нойргүй байдал энтрээс ингээ салж амжаагүй дахиад давхар тэр стрессийг авчдаг тий. За тэгээ 3 4 бол бүр ингээ ойлгомжтой. Одоо жишээ нь миний таньдаг эмэгтэй бол ингээ 4 ойрхон төрсөн. Тэгээд дараа нь ярьж байгаа байхгүй. Хүүхдүүд одоо ингээ том болсон би эргээ харахаар би 15 жил нойргүй байсан байна. Тэнгүү тэр нь яаж илэрдэг вэ гэхэлэр нөхөртөө муудалцах үед би асар их хэмжээний чанга орилж харалж юм авч иддэг. Бусд үедээ бол ингээ гайгүй байдаг байхгүй. Яг ингээ тэр хүнтэй л ингээл муудалцаар ингээ өөрөө мэдлгүй юм авч идэх гээд орилоо чарлаад бүр ингээд өөрийгөө бодоод байсан чинь би шүний нойргүй 10 15 жил амьдэрсэн байна. Тэгэхээр нөгөө ойрхон төрөлтүүд бас нөлөөлдөг. 2022 онд Улаанбаатар хотын 4 дүүрэг тэгэхэд 21 аймгийн 80 гаруй сумдуудыг хамруулсан томоохон судалгаа хийсэн байхгүй юу. Тэрнээс өмнө бол ерөөхдөө төрсний дараах сэтгэл готролыг үнэлсэн, дүгнсэн юм судалгаанууд бол бодиттой байгаагүй юм билэ. Тэгээ эндээс харахад ерөөхдөө төрсний дараа сэтгэл готрол өртөөд байна те. Энэ эрсдэл хүчин зүйлүүд юу вэ гэсэн чинь тэр одоо тухайн ээж хитрхи залуу байх. За тэгээд дээрэс нь гэр бүлийн төлөвлөлтгүй байх. За тэгээд цаашлуул гэр бүлийн хүчирхийлэлт байх. Тэн дундаа сэтгэл зүйн хүчирхийлэл, бие физиологийн хүчирхийлэл, дараа нь одоо ингээд санхүүгийн асуудлууд гэх жишээ нь ингээд орсон байгаа байхгүй юу? Одоо эмчнэрийг яриаг сонсож хахад эмэгтэй хүний бие физиолог дараагийн хүүхдэд тэгэхэд нэг 3 жил орчим дор хаяж ихний хүүхэд нь те өмнөх хүүхэд нь 3 нас хүрсэн байх хэвээр гэсэн тийм шаардлагуудыг тавьд юм билээ шүү дээ. Ягаад гэвэл эмэгтэй хүний бие физиолог тэнцвэрдээс даавар нөхөгдөж те доктортой байдал одоо ядчил нэг 3 нас хүрсэн хүүхэд бол ээжигээ нэг бүтэн ойртой хонолдог болчихно шүү дээ. Бүтэн ойртой хонолдог болчихно. Байн шүүн сэрэх шаардлагагүй болчихно. Орой орхон хооллох шаардлагагүй болчихно. Бас нэг хүнд одоо орхичоод найздаа үлдээчээ, дээждээ үлдээчээд нэг гэрээс гардаг болсон үе байхгүй юу? Нийгмийн харилцаанд орчдөг болсон үе тий. Тэгээд энэ байдлыг харгалзаж үзэхээр яг нэг төрсний дараа сэтгэл готролт маань энэ ойрхон төрөлт төлөвлөлтгүй жирэмсэн лэлт энтер чинь бүгдээрээ орж байгаа байхгүй юу? Бүгд найрамдах Солонгос улсад хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ач холбогдлыг дуу хоолойгоор илэрхийлж, витаминыг лабораторид бус байгаль эхийн хэвлээд ургуулan бүтээсэн. Илүү эрч хүчтэй эрүүлэр хөгшрөлтөө угтахын төлөө томчууд хүүхдүүдээс эхлээд хүн бүр өөрийн биеийг аюулгүйгээр арчлан хамгаалах боломжтой байхаар та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. Мэдээж тэр ээж ингээд хүүхдээ хараад их цаг бол одоо ер нь тэр зам уламжлалт гэр бүлийн ингээд хүмүүжлийг харахаар хүмүүжлийн нэг ихэнх хувийг ээж хийгээд байгаа штэ. Өглөө гараа орой ирдэг ч юм уу те. За бүр ингээд ростроор явдаг ч юм уу. Тухайн ээж сэтгэл готролтой хүн байгаад штэ. Тэр хүүхдийг өсгөж байгаа хүн те. Тэгэхээр тэр ээжийн тэр сэтгэл готрол хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ? Шууд нөлөөлнө. Сэтгэл зүйн асуудалтай ээжийн сэтгэл зүй шууд туссан байдгийг одоо практикт хүүхдүүдэд ажилладаг бид нар шиг сэтгэл зүйч нар бол шууд мэддэг. Яагаад түн сэтгэл готролд орж ийнэ гэвэл тэр муухай сөрөг мэдрэмжийг би мэдрэмээргүй л байгаа байхгүй хин ч гэсэн. Тэгэхээр миний яаж ийнэ тэр сөрөг сэтгэл хөдлөлд миний хяналтанд биш байх таа байхгүй юу. Тэгэхээр миний хяналтанд биш миний сэтгэл хөдлөл миний хяналтанд биш байхад би яах вэ? Тэрийг гаргаж болох хамгийн аюулгүй намайг орхио явчихгүй тий. Яг хажууд нь байна. Хажууд байнгын байж байгаа найдвартай хүнд гаргадаг тий. Энэ бол яг харгас сонсогдовч энэ бол одоо хүний нөгөө хумсруугаар хийдэг ээжүүдийн айгу муухай үйлдэл байхгүй юу. Эсвэл одоо хүүхэд бол ээж нь муухай орилж хашгираагүй бие бариад тий орондоо орж уйлаад байгаа ч гэсэн хүүхэд бол ээжийн одоо тэр сэтгэл хөдлөл мэдрэмжийг шууд энэ нэгшлэлийн замаар мэдэрчдэг. Хуваалцчихдаг. За төрсний дараа ингээд готрал за явагдчихлаа. Тэнгүүд нөгөө нийтлэг нэг за сүүлийн хэдэн жил арай нэг ойлгодог болсон баг. Тэрнээс өмнө бол чи ганцаараа төрсэн биш тий. Чи ганцаараа хүүхэд гаргацсан биш. Хүн болгонд хүүхэд гаргадаг л байсан бидтэй ч юм уу тий. Чи юм сүртэй энтергээд нэг юм одоо эргэн тойрны найз нөхөд ч юм уу эсвэл гэр бүлийн хүмүүсийн нэг юм өөрийг нь ойлгохгүйгээ хандлага байдаг шүү дээ тий. Тэр бас ингээд миний бодлоор тэр готролыг тэр хүн өөрөө готролтой байна гэд
гэж таньж мэдхгүйгээр эсэргээрээ баг өөрийгөө буруутгаадгүй нэрэж би баг ингэж байгаа мó гэд нөгөө бүр ингэ шигдүүлээд идэв юм санагддаг байхгүй. Уг нь бол ингэж таньж мэдэх ёстой шүү дээ. Би яагаад ингэж байгаа юм бол яагаад юм зүйл надад байгаад байгаа юм бол гэх. Тэгэхээр бас энэ гэр бүлийн бас нөгөө бусад хүмүүсийн хандлага ер нь хэр нөлөөлдөг. Ерөнхийдөө бол сэтгэл гутралд орох үндсэн эрсдэлт шалтгаануудын нэг нь бас гэр бүлийн аюултай харилцаа гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр гэр бүлийн аюултай харилцаа гэдэг нь ганцхан одоо нөхөр эхнэр хоёрын харилцаа орохгүй аав ээж, хадам аав ээж тий хөршүүд ингээ бүгд орчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр хэрвээ одоо яг дотны одоо хамгийн их дэмжлэг хүсэж байгаа тий миний ингээд ертөнцид ингээд ойр байж байгаа хүмүүс намайг буруутгаад эхлэх юм бол тэр бол одоо шууд өөрийнхөө дотоод руу тэр эмгтээ чиглэнэ. Би буруутай юм байна. Би үнэхээр муу юм байна гэдэг мэдрэмжийг авч эхэлж байгаа байхгүй юу? Төрсний дараах сэтгэл гутралын үндсэн шалтгаан нь өөрөө одоо нийгмийн хүчин зүйл, сэтгэл зүйн хүчин зүйл, гэр бүлийн хүчин зүйл, биологийн хүчин зүйл гэдэг олон талаас нь судалсан байгаа байхгүй юу эрдэмтэд. Мэдээж одоо тэр хүний сэтгэл зүйн хүчин зүйл одоо бага насны сэтгэл зүйн гэмтэл гээл те бидний аягаа тийм онцлог дуртай сэдвүүд эднэр байгаа. Нөхрийн харилцаа байгаа, хосын харилцаа байна. Одоо санхүүгийн бэрхшээлүүд байна. Гэхдээ биологийн хүчин зүйл нь айгүй их байна гэж үзсэн байхгүй юу? Биологийн хүчин зүйл. Яагаад гэсэн чинь эмэгтэй хүн яг хүүхдийг тээх явцад маш олон дааврын өөрчлөлттэй дааврын өөрчлөлтүүдийг бие физиолог маань боловсруулж тэр хүнийг бүтээх бий болдог. Тэгэхээр бидний одоо бие физиологт одоо маш асар их өөрчлөлтүүд явж байна. Тэгээд төрсний дараа буцаад тэр өссөн даавар гормонууд маань унана. За жишээлбэл тэгэнгүүт дээрэс нь одоо нойр гүдэлтэй холбоотой одоо ээж болж байгаа хүн асар их хариуцлагыг мэдэрч байгаатай холбоотой сэтгэл хөдлөлийн одоо зохицуулах бас даавруудын нэмэлт төсөлтүүд ингээд энэ бүхнийг тооцоод ингээд үзэх юм бол ерөөсөө сэтгэл готрол бол энэ бие физиологийн хүчин зүйл айгүй нөлөөтэй. Тэгэхээр одоо яг одоо ингээд нэг ээж үзээ суужиж байна шүү дээ. Магадгүй одоо сэтгэл готрол гэсэн гарчгийг сэтгэл готролтой хүн л хамгийн түрүү ингээд улаан машинтай хүн улаан машиныг харна гэдэг шиг тэгж байгаа бол бие физиологийн хүчин зүйл байгаа шүү. Тэ? Тэгтээ мэдээж одоо энэ бүхэн дээр олон ээжүүд бууж өгөөгүй те даван туулаад ирсэн учраас одоо хүн төрөлхтөн бид нэр үргэлжлээ төрөөд те оршин байгаад амьдраад байгаа шүү дээ те тэр талаас нь бодоод үзээрэй бити өөрийгөө буруутгаарай гэж хэлмээр байна. За гэр бүлийнхний зүгээс бас яхав те энэ төрсэн эмэгтэй дааврын өөрчлөлтийн улмаас нойр мотой байгаа учраас бүхэл бүтэн одоо хүнийг ингээд энэ дэлхий дээр те бойжуулах гэж байгаа асар том үүрэг хариуцлагыг мэдэрч байгаагийн улмаас уймрын, манрын, уурлын иймэрхүү зүйл байгаа штэ гэж бодцоход бас энэ бол нэг боломжгүй зүйл биш ээ тий гэж бодож байна. Энэ кейсэн дээр бас яригчлаа л да. Бага хөвгт нь өвчтөй гэдэгчтэй байнгын хүн асаргаа суйрлага хийх шаардлагатай. Тэгээд нөгөө өмнөх хоёр хүүхдийнхаа нөгөө нойргүй тий ингээл бас нөгөө нөхөр ростерт ингээ 90 очин байдаг. Ер нь бол бараг л хагас ганцаардaltaй хүүхдэд өсгсөн байгаа байхгүй юу тий. Магадгүй жоохон өвчтөй ч юм уу те ингээд төрсэн ингээ хүүхдүүдтэй ээжүүд бол бүр илүү хүнд нөхцөл байдал дээр очиж байгаа юм шиг. Дээрээс нь бас нэг Монголд саяны кейс гарсан шүү дээ. Хөрх нөгөө үлгэтэй хүүхд аваад ингээд амиа оролцсон. Тэр хэмжээний тэгтэл нь тэр нөхөр одоо те ингээд тэр гэр бүлийн хүчрхийлэл байлгасан байж таарсан те. Тэгэхээр энэ нөгөө бас ингээд нэг юм айхтар бүр ингээ хүнд болгодог ингээд одоо шалтгаанууд байгаад тах шиг байна л да. Бас эсвэл нөгөө санхүүгийн дарамтанд орчдог штэ. Яг өөрөө ажил хийдэг ингээд чөлөөтэй байсан их маань яг гэртээ хүүхдээ хараад ингээд хүйдэлж болохгүй, гарч болохгүй бүх юм нь санхүү нь хүний хараанд те. Одоо тэгээ ингээд гисэн тийх гисэнгээ хэлэхээр чи гэртээ суужиж мөнгөөр явах гатаа ганч гэдэг юм уу те. Ингээд янз янзын дарамт шахалтууд бүр сүултээ хүний бүр амьдрах бүр ихтгэлгүй болгоод те. Амиа орлцно гэдэг бол бүр надад бол ингээд ээжүүдийн хувьд бол амар санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг иймэрхүү одоо кейсүүд ч юм уу яг бүр ингээд хүнд түвшний иймэрхүү байдлууд юу Монгол улс тэр гайр чинь юу ямар байдалтай байгаа вэ? За хүчирхийлэл өөрөө ерөнхийдөө бол талд байдсан шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл ялангуяа сэтгэл санааны хүчирхийлэл бас дандаа талд үлдэгддэг зүйлүүд байгаа байхгүй юу? Тэгээ энэний цаана юу орж байгаа вэ? Ерөөсөө сэтгэл готрол тэнд одоо байж байгаа байхгүй юу? Тэрний үүднээс яаж гэнэ вэ?
ээжүүд маань те иймэрхүү үйлдэл хийх өөрийгөө хянах те хяналт маань алдагдтал одоо тийм хүчрхийлэлд өртөж байна гэдэг бол одоо тэтгэрийн эмэгтэйчүүдийн юу мэдэрч байгааг бол төсөөлөхөд айгүй хэцүү. Чадхаж хэцүү те. Тэгэхээр энэ одоо энэ эмэгтэйн кейс дээр ярихад бол ер нь хүүхэдч бай, хүний одоо сэтгэцч бай, хизээ ингээд аюулгүй мэдрэмжтэй байх вэ гэвэл тогтвортой үед тийм байдаг. За одоо жишээлбэл би маргааш ажилтай надад тусалдаг хүн маань эрхэн тодорхойгүй, ирэхгүй тодорхойгүй. Энэ яаж гинэ вэ? Миний хувьд нэг тодорхойгүй нэг шийдэх шалтгаан байгаад байгаа байхгүй шийдэх зүйл байна. Гэхдээ тодорхойгүй. Надад гэхдээ маргааш тусламж хэрэгтэй. Гэхдээ энэ тусламж ирэх үг нь тодорхойгүй. Ялангуяа би одоо энэ уурхад ажиллаж байгаа ээжтэй, аавтай ингээд 14 хоногоор ингээд ажилдаг хүмүүсийн хүүхдүүдтэй гэр бүлүүдтэй нэлээд ажиллаж байсан. Тэгэхээр тэдний ихийг мэдэрдэг зүйл нь тодорхойгүй. За 14 хоног ирлээ гоё байна. Гэхдээ ээж дотроо хүүхэд дотроо юу гэж боддог вэ? Энэ гоё байдал явна штэ. Байхгүй болно штэ гэж бодож идэг. Тэгэхээр энэ одоо ерөөсө донтолттой хүнтэй хамт амьдарч байгаа юм шиг. Адилхан баг мэдрэмж байгаад байгаа байхгүй юу? Ягаад гэвэл нөгөө донтогч маань яадаг үлээ? Яахан тодорхойгүй байдаг штэ тий. Маргааш уух уу уухгүй юу тодорхойгүй. Итгэл найдвар ерөөсө төрүүлдэггүй. Тэгэхээр урт хугацаанд ийм тогтворгүй байдал донд одоо жишээлбэл нөхөр ирээд 2 хүүхдээ асраад нэг 14 хоног сайхан байх нь шүү дээ. Тэгэл дахиад нөгөө бүх ачаам надад ирнэ шүү дээ. Гингүүд нөгөө 14 хоногтой ч амарч чадахгүй. Сэтгэл зүгээрээ, сэтгэл оюунаараа. Уул нь бол одоо хэрвээ тэр сэтгэл зүйн асуудлаа даван туулвал за 14 хоногийн дараа ингэдэг нь тодорхой гэдгийг хүлээн авах одоо шаардлагатай болчиход байгаа байхгүй юу. За дээрэс нь асаргаатай ээжүүдийн сэтгэл зүй бас үргэлж ирээдүйн тодорхойгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэтгцийн хувьд эрүүл хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр бие физиологийн хувьд одоо сэтгэл зүйн хувьд эрүүл байхаас гадна ирээдүйдээ итгэх итгэлтэй одоо өсөж хөгжих сонирхолтой гэж оруулж өгсөн байдаг байхгүй юу. Хүүхэд хүн дээр өвдсөн ээжүүдийн хувьд маргааш би тэгэндээ эгэндээ гэдэг тийм ирээдүг төлөвлөхөд айгүй төвхтэй байдаг. Ягаад гэвэл миний хүү хизээс гараас гарч хизээ би дааж хизээ ингээд бүх зүйл сайхан болох юм а гэхээр эмчээс очиод асуухаар эмч нь за хаар гэдэгтэй сэтгэл зүйчд очихоор нь за ажиглаад байгаарай асраад байгаарай тэгээ болно доо гэд ингээд тэгэхээр энэ тодорхой байж чадчихна уу? Тэгэхээр ийм нөхцөл байдалд бол энэ эмэгтэй айгүй төвхтэй байна. Төрсний дараах сэтгэл готрол идэхгүйгээр тэр чигтээ үлдчих боломж гэж байдаг. Эдгэр нь яагаад гэвэл нөгөө нэг хугацаа өнгөрөх тусам хүүхдүүд мань том болдог тий. Асаргаа сувилгаанаараа багвал ачаал манд буурч эхлэхдээ зэрэгцээд бие физиолог маань нөхөн сэргийгдэнэ. Дээрээс нь бас ингээд танин мэднэ. Ээжүүд чинь бас ингээд ер нь ээж гэдэг бол өөрөө айгүй хүчтэй шүү дээ тий. Ээжүүд бол одоо тэр жижигхэн одоо ямар ч юм төлбөргүй ирж байгаа тэр аз жаргалын хойноос ямар нэгэн зүйл хийхдээ бэлэн байдаг учраас уншиж судлана, танин мэднэ, тэгээд эдгэрэх бүр боломжтой. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. Сүүлийн жилүүдэд сэтгэл готрол орхон ихсэж гин үү, баасж гин үү, тогтмол байна уу? Ер нь хэр байгаа вэ? Яагаад гэвэл би яагаад ингэж саад байна гэхээр нэг талаас уг нь бид нар энэ төрлийн мэдээллүүд ингээд энэ төрлийн сэдвээр ингээд ярилцах нь их болчихсон. А нөгөө талдаа харахаар аливаа юм жоохон гараад ирдэг штэ тий. Жоох юм бол таглаар би готролтаа гэл ингээл бүр улам нэмж готрох гэдэг юм шиг бас нэг тийм ажиллаад байдаг тий. 2020 оны Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар харж байгаа тэнд чинь дэлхий дээр 35 сая хүн сэтгэл готрлоор өвдөж байна гэсэн байсан. Тэр дундаа төрсний дараа сэтгэл готрол бол нийт төрсэн ээжүүдийн 20% нь ингээд өвдөж байна. За сүүлийн нэг шинэ 7 орчим орнууд байсан. Гэхдээ тэр хвчлэн арабын орнуудын судалгаа гарч байгаа. Тэнд бол 7 хүн тутмын нэгэн сэтгэл төрсэн ээжүүдийн нэгэн сэтгэл готорч байна гэсэн. Тэгэхээр энэ сэтгэл готрол бол ерөөхдөө сүүлийн үед юу гэж нэрлэдэг дэлхийд одоо 2 дахь тэр зонхлон тохиолддог өвчнөр одоо ингээд тодорцоон гэдэг байгаа байхгүй юу? Бүр 2 тарж нийт өвчлөлийн одоо сэтгцтэй холбоотой өвчлөлийн 2 тарчлаа энэ айгу түгээмэл өвчин болчлаа гэдэг хэлээд байгаа байхгүй юу? Нийгмийн энэ орчин гэдэг чинь өөр айгу хүчтэй зүйл шүү дээ тий.
зарим эрдэмтэд бүр орчин бол генетикийг өөрчлөх чадaltaй гэж хэлсэн байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ бидний амьдарч байгаа орчны энэ аюулгүй байдал, таатай байдал тий, уур амьсгал, энэ тогтворж байгаа цагт бол энэ сэтгэл готрол бол нэмэгдэнэ үү гэхээс илүү буурах нь аюул төвхтэй болчиход байгаа. Тэгэхээр гутралд орсон эмэгтэй хүн зүгээр төрсний дараах магадгүй жоохон ядарсан байгаа эмэгтэй. Энэ хоёрын ялгаа юу гэдэг нь шинэ гутралын шинж тэмдэг юу юм бэ? Тийм. За энийг бол нөгөө нэг ялгаж өгсөн байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл ер нь хүн ээж болно гэдэг бол өөрөөсөө гадна дахиад нэг хүн хариуцах болчихж байна. Энд бол асар их хариуцлага бидрэн булчин чангарнаа. Шин чадваруудыг суралцах шаардлагатай болж байна. Нөгөө хүндээ зориулаад тийм үү? Нөгөө хүндээ зориулж төвчээр гаргах болж хоол хийж чаддаггүй бол одоо хоол хийдэг болох нь, нойрондоо үнэхээр харан байсан бол одоо шөнө хид сэрдэг хүн болох нь байна шүү дээ тийм үү? За нөгөө нэг гоё өнөртөн өсгөтэй гутал мотлаад ус салдгүй байсан бол тэрийгэ золиослох хэрэгтэй болох нь байна шүү дээ. Тамирын хувцастай явах. Гэх жишээ нь ингээд маш олон шаардлагууд ингээд тавигдчихэв. За эндээс үүдээд 3-7 хоногтой бол эмэгтэйчүүдэд төрсэн бүх эмэгтэйчүүдэд хөнгөн гүнийг гэж зүйл төрдөг. Энэтэй бол ерөөхдөө төрсний дараах сэтгэл гутралын өвдөлтийг харьцуулахгүй. Тэгээд энэ мэдээж ингээд миний булчин чангарч байна, би хариуцлага мэдэрч байна, би надад ажил ирчлээ шүү дээ. Би хизээж энэ албан тушаалаас хизээж буухгүй те ийм ажил ирчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр дарамт ачаал мэдэрж ийн те боддоор ингээд маш олон зүйлийг үйлдэх шаардлагатай болж ийн, олон зүйлийг сурах шаардлагатай болж ийн гэхээр одоо гүнийг давмгаалнаа. Тодорхойгүй нөхцөл байдал мэдрэгднэ. Айдас хүйдэс төгшүүр мэдрэгднэ. Энэ бол хэвийн гэж үздэг. Тэгээд дараа нь нөгөө нэг дасан зогцох одоо жам ёсороод тэ нөгөө хүний гэр бүлдээ нэрээ би ээж болчих тэ нөгөө эмэгтэйчүүд айгүй хөөрхөн ярьдэн шүү дээ тэ. Би заримдаа ээж болсон ингээд анх төрсэн нэг охтод ярьдаг те би ээж болсон мартчихад ах юм. Шөнө өглөөс ирэл юу лээ гэж бодож ийн энтергээл ингээ ярьдаг чинь нөгөө нэг дасан зогц. Ингээд тэгснээ нэг сарын дараа хүмүүс ярьдаг үстэй чи ч яг ээж болсон юм шүү дээ. Хөө ээжийн төрхтэй болчих гээл. Яг тэрэн шиг ийм хугацаа хэрэгтэй болоод тэр хөнгөн гүнигүүд те тэр хийсвэр төгшөөрүүд янз бүрийн ингээд зүйлсүүд ингээд арилах хэвээр байх нь шүү дээ. Төрсний дараах сэтгэл готрол бол үгүй. Энэ бүр ингээд үргэлжлээд те би хүний өөрийн үнлэмж рүү ороод, эрүүл мэндийн байдал руу ороод, өөрөө өөртөө харилцах, үр хүүхдтэйгээ харилцаанд сөрөг нөлөө үзүүлээд, гэр бүлтэйгээ харилцах харилцаанд нөлөөлөд ингээд. Тэгвэл энэ хоёр бол асар ялгаатай. Нэг юм далд байдгүй одоо чинь ингээл харахад ингээд яг гоо инээ чанаагаал манай хүүхдүүд гэл ингээл байж идэг ш. Тэгснэ яг нэг магадгүй жоохон халахаараа ч юм уу алкогол хэрэглэхээр ч юм эсвэл гинт ямар нэгэн болохоор ингээл нэг юм үе огцом ингээл үйлдэл гаргадаг ч юм уу те. Энэ готрол ингээд хүн харахад бол ингээ харагдахгүй ингээ байж байгаад өөрөө ч бараг таньж мэдэхгүй байж байгаад гинт ингэж одоо илэрх ч юм уу. Яг нөгөө мэрэгчлийн хүмүүсийн нүдэнд бол илтлээ тэгэл та. Тэр хүн одоо ямар эмоц гаргаж байгаагаас үл хамааран ганцхан одоо тэр нөхцөл байдал үг хэллээс харахгүй шүү дээ. Биеийн хэл хэмж нүдний харц, дуу хоолойны өнгө, ер нь аливаад хандж байгаа хандлага, биеийн хөдөлгөөн гэд бүхнээс тэр готрол байна уу байхгүй нь илт харагддаг. Одоо жишээлбэл ээжүүд бол хөвчлэн өөрийнхөө сэтгэл готрлаас үүдэн сэтгэл зүйч дээр ирдгүү шүү дээ. Хүүхдэл авчирдаг байхгүй юу? Хүүхд маань яагаад вэ гэдэг. Яагаад гэвэл нөгөө хүүхд нь ачаанаас нөөрөөд байгаа байхгүй юу? Тэгээ хүүхдээ болохгүй байгаа мэдээ хүүхдээ авчирна. За хүүхдээ авчирч байгаа нь хүүхдээ ярьж илэрхийлж байгаа нь сэтгэл зүйчээс ингээд асуулт асууж байгаа нь ингээд бүгд л талдгал та. Хүүхдүүдийн бүх асуудал ээжээс эхлэлтэй биш л дээ. Гэхдээ яг тодорхой хэмжээнд сэтгэл готарсан ээжүүд бол тэдгээр зам байдлаас ил харагддаг. Тэгэхээр за сэтгэл готролд орчлоо төрсний дараа за эндээс яаж баг гарах магадгүй нөгөө гэрээ арга гэдэг шиг те ихмэрчсэн ихний ээлжинд нэг юм өөрийгөө нэг ингээд нэг одоо таньж мэдээд аргадаад ч юм уу те сэтгэл зүг тогтмол байлгах юу н ихний ээлжний тусламжууд байдаг. За өөрөө сэтгэл готролд орсон байгаагаа мэдчихлээ те. За ингээд тань мэдчихлээ. Сэтгэл готрол гэдэг зүйлээр одоо дэлхий дээр асар олон хүмүүс өвдөж байгаа. Тэрний нэг нь бий болчихжээ гэж бодно. Эхний ээлжин те. Бодохгүй зөвшөөр. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг шүү дээ те. За дараа нь
Сэтгэл готролд хүргэх болсон шалтгаанууд юу юм болоо? Яг миний сэтгэл гэж эрэхтэн надад ингээд мэдрэгдээд байгаа, надад байгаа мэдэгдээд шүү дээ. Гэхдээ ингээд эмчид очиод эход харуулах гэсэн чинь харагдахгүй шүү дээ. Энэ дээр өвдөд байгаа бол эмчид очиод энэ дээр өвдөд энэ эход харуулаад тэгсэн мэн гэд ингээд хариулт авчин. Сэтгэл готрол бол тэгч харагдахгүй, сэтгэл маань харагдахгүй. Гэтэл би болохгүй байгаа мэдээд. Ингэж байгаа бол энэний эсрэг хийсвэрлэх төсөөлөх бол байж болно. Одоо бясалгал те сайхан дуу сонсох гэл ингээл нэг бодлоо гоё болго энэ гэл. Гэхдээ энэний эсрэг яг миний сэтгэл, миний бие физиолог дотор байгаа хгүй юу? Миний бие физиолог гэртээ байгаа хгүй юу? Эсвэл миний ажлын байран дотор байгаа. Эсвэл би энд сууж байгаа. Энэ дотор миний сэтгэл байгаа хгүй юу? Тэгэхээр яг хөө гэрээсээ гараад хаалгаа онгоолгоод гэртээ ороод хараа. Гэрээ нэг ажиглаж байгаа. Юу өөрөө чинь хүргэж байна? Юу өдөөж байна? Ерөнхийдөө бол миний амьдралын хэм маяг ямар байна? Юугийн шийдчихвэл надад миний бие физиологт болон сэтгэл зүйд ирэх ачаал багасах гээд. Эхний ээлжинд өөрөөсөө манайхан сэтгэл готролтойгоо ажиллахдаа ачаа нэмэгддэг байхгүй юу? Баахан онлайн сургалтанд бүртгүүлээл тэр чинь санхүүгээ яаж гинөө? Үрж байна. Тэ тэгэнгүүтээ нэг ингээд хүүхдээ авахд айгүй асуудалтай байсан. Дахиад нэг танхимын сургалтанд бүртгүүллээ. Эсвэл одоо ингээд үнэхээр нэг л хүн намайг аварна нэтэр гэж бодсон. Айгүй үнэтэй сэтгэл зүйчд очиж төлбөр өгтөлжүүл ч юм уу те. Тэгээд дахиад тэр асуудлыг та шийдэх байхгүй юу? Таны нөхөр болон та шийднэ. Танаа хүүхдийн одоо жишээлбэл хоолны мөнгө айгүй дараа сар их багасах ч юм уу те. Гэх учраас эхлээд орчноо үнэл. За дараа нь нөхөр орж ирлээ. Нэг цаг нөхөртөөгөө яг ерөнхийдөө нөхөртөөгөө ажлаас ирэхээр нь ямар хэн хандлагатай байдгаа анзаарч. Та ингээл эсвэл нөхрөө өдөөлөө нү те. За яасан өнөөдөр ажил чинь тэгээд болсон юм уу болоогүй юм уу гэж хэлэх өөр те. Тэгснээс ажил нь юу болсон хөө гихнийг өөр. Тэгэхээр тэгэнгүүт нөхөр яаж хандж гин? Нөгөө асуултанд нөхөр яаж хариулж гин? Тэгвэл бит хоёрын харилцаан дээр болохгүй байгаа зүйл нь юу байна? Амьдрах орчинд болохгүй байгаа зүйл байна. За хүүхдүүдийнхээ би юунд нь санаа зовоод хийсвэрлэн санаа зовоод байна. Эсвэл юунд нь жижигхэн одоо зүйлийг засаж залруулахгүй төлөө би юу ингээ буруу байгаа талтаад байна гэдэг. Эндээс л сэтгэл зүйчдэр мөнгө төлөөл, эсвэл фитнес бүртгүүлээл, мөнгө өрөөл, эсвэл айгу нэг ингээ ирээл үзчихсэн чи амар гоё нүүрний тасаавал төрчихөл гоё л үгүй. Ерөөс тэхгүй шүү те. Сэтгэл готролд орж ирсэн бол орслоо гэж бодвол ерөөсөө гэрээсээ гарчих 30 минут талхачих хаалга татаад ор тэг бүх юм аавал. Бүгд найрамдах Солонгос улсад хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ач холбогдлыг дуу хоолойгоор илэрхийлж, витаминыг лабораторид бус байгаль эхийн хэвлээд ургуулсан бүтээсэн илүү эрч хүчтэй эрүүлэр хөгшрөлтөө өгдөхийн төлөө томчууд хүүхдүүдээс эхлээд хүн бүр өөрийн биеийг аюулгүйгээр ачлан хамгаалах боломжтой байхаар бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. Одоо ингээд гэр бүлийн хүчирхийлэл ч юм одоо нэг түрүү хоёлаа ярьсан шүү дээ даалт байдаг зүйлс гээд за тэг бүр амиа хорлох хэмжээнд хүртэл тэр хүн гээд гутарч үзлээ. За өөрийгөө жоохон засаад авчээ гэдэг ч юм уу те. Бүрийн айхтар хүнд хэлбэрийн гутарлаас салахта эмэгтэй ер нь хэр ингэж одоо ээжүүд юу гэдэг энийгээ таньж мэдээ сэтгэл зүйчд ханддаг ч юм уу те. Ер нь хэр яг өөртөө ажилтдаг эсвэл ингээл нуугаалдаалд одоо явж байгаа нэг хэвчлэн дараа өөрөөрөө нэг гайгүй болохгүй л хүч гэдэг юм уу те. Ер нь ингээд хайчиж гин үү эсвэл ингээд сүүлийн үед ер нь хүмүүс өөртөөхөө төлөө ингээ хэр явж нэг танин мэдэж чадчихээн үү ер нь 2022 оны Тэрсэмүтийн анагаан шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хийсэн судалгаан дээрээс харж исэн чинь алснагмал газар одоо төрж байгаа төрсэн ээжүүд бас их гутарж ийн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэднэрт маань юу нөлөөлж ийнэ гэвэл мэдээллийн дутмаг байдал байгаа шүү дээ. Алс хол байгаа газар гэдэг чинь мэдээлэл дутмаг байна. Тусламж үйлчилгээнээс хол байна. Тэгэхээр би Улаанбаатар хотод ингээд нэлээд ингээд тусламж үйлчилгээнд ойр байгаа байхгүй юу. Ойр байна. Тэгэхээр би болвол яг амиа хордлоо. Би одоо ингээд өөрөө ингээд энэ бүхнийг энэ хүүхдээ өсгөөд энэ бүхнийг даван туулаад энэний ард гарч одоо жишээлбэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол тоглоом биш шүү дээ тий.
гэр бүлийн хүчрхийлэл, бодит зүйл, тэр бол аюултай зүйл, тэр бол одоо тест чи чадна гэж хэлэхэд төвхтэй зүйл байхгүй юу? Тэгэхээр та хүчрхийлэлтэй орчинд ингээд байж байгаа бол тэрнээсээ гараа. Гарахтаа яаж гарахыг бол гараад гүйчгийг хэлээгүй шүү дээ. Тусламж авна. Мэргэжлийн хүмүүс хорон дээр очино. Хин нэг ихтгэлтэй хүндээ би яг ингэж мэдрээд байна. Ингэж мэдрээд байна. Энийг яах вэ гэдээ асууна. Хорооны нийгмийн ажилтан гэж байгаа. Эсвэл төрөх имлэг рүүгээ гүйж ороод тэнд эмэгтэйчүүдийн эмч байгаа шүү дээ. Эмчтээрээ гүйж очиод би өнөөдөр эрүүл мэндийн шалтгаанаас ирсэнгүй. Би эрүүл хүүхэд маань эрүүл байгаа. Гэхдээ эмч надад нэг юм байна. Та миний нууцыг хадгалаад хаашаа явах юм хэлээд өгөөч гэд хэлнэ. За хэрвээ энэ байдал хэрвээ удаан ингээд амжирх юм бол таны ухамсар одоо тэр ухамсаргүй үйлдэлийг хянаж чадхаа болоход хүрнэ. Тэр энэ дээр цаг алдахгүй. Хурдан шурхан арга хэмжээ. Нагууны товр сүрсний дараа нэг хорооноос залгаж ижилээ. Тэр одоо хэдэн сард тахт мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан бас надад аягүй таалагдсан юм. Та хоёр дайжгүй юу? Би энэ яаж юм? Чиний сэтгэл санаа хэр байна те? Хүүхэд чи ер нь хэр байна? За ер нь ингээд тедэн дээр ч вакцинд орох юм бэ шүү. А хэрвээ ямар нэгэн мэдэхгүй те тусламж хэрэгтэй болоод асуудал гарвал хороо руу заалгаарай гэд хэлчихсэн. Би тэр үед ямар гоё бас үйлчлдэг болцсон юм бэ гэж бодож ирсэн байхгүй. Тэгээд тэр үед бас залууч байсан. Одоо би эргээ харахаар залуу байхдаа бас төрсэн учраас ингээд бас гутрлууд явагдчихсэн байна гэдгийг би дараа нь ингээд гутралаас гарчаад гутрал дэвс үеийнхээ өөрийг хараад өө би аргагүй нүд ийм байсан юм ингээ хараад байгаа байхгүй. А тэгэхээр зарим нэг ээжүүд маань магадгүй тэр тусламж үйлчлэгээ төрөөс өөртөө залгаж байхад те яаж ин гэж яхад үнэ илдэг байгаасаа гэж би айгу бодсон. Тэгэхгүй бас ингээд за яг зүгээр гэж ч юм уу те бас байж болохгүй юм байна те. Уг нь бас тухайн үед бас ярьж яхад нь ингээд энэ тэгээд ингээд бас уг нь хэлж ивэл бас зүгээр юм бэ. Тийм. Ерөөсө тусламж авах нь энэ одоо сэтгэл зүйн одоо асуудалд орно гэдэг чинь өөрөө одоо амьд хүний ажил байхгүй юу? Яагад бол биднэрээ сөрөгч бай, эрэгч бай, сэтгэл хөдлөл маань ямар үүрэгтэй вэ гэвэл энэ орчноос болон гадаад орчноос болон дотоодоос ирж байгаа миний одоо аюулгүй тогтвортой байх энэ амьд үлдэх энэ нөхцөл байдалд хандж байгаа зүйлд тохирсон хариу үйлдэл өгөхийн тулд надад тэр уур, гуниг те баяр баясал энэ сэтгэл хөдлөлд бүгдээрээ байж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр одоо сөрөг сэтгэл хөдлөл давмгаалаад сэтгэл нь өвдөөд, гуниглаад, уйтгарлаад, хүнлөө харж чадхаа болоод, уйлах гад, амархан шантраад эдгээр чинь ерөөсө бүгдээрээ одоо таны дотоод амьдарч байгаа гэж чинь илрэл орчноос ирж байгаа нөхцөлд хариу үйлдэл үзүүлж байгаа тэр рефлекстэй хэвийн нөхцөл байдал учраас ерөөсө тусламж авахаас хизээж ижиж болохгүй. Дурын одоо энэ өчнөө сэтгэл зүйчд байж тээ фэйсбુક дээр нэг сэтгэл зүйч рүү залгаад та надад яг одоо би танд одоо тээ мөнгө төлөх мөнгө надад байхгүй би танаас цагаан авч чадахгүй. Гэхдээ та надад 30 минут зарцуулаад тээ за 30 минут гэвэл одоо хийчих бах тээ 15 минут та миний нөхцөл байдлыг сонсоод өгөөч. Үнэлээд өгөөч. Би яг одоо ингээд энэ миний нөхцөл байдал юм байна. Энэ донд би ингэж мэдрээд байгаа маань энэ зүгээр үү? Эсвэл зүгээр биш үү? Энэ миний мэдэрч байгаа зөв үү? Та шалгаад өгөөч. Гэвэл одоо дургуц хүн байхгүй зү. Байхгүй шүү дээ. За сонсъё. Яасан бол за тэр чин тэгсэн биш үү? Яаж гэнэ тэнд энергийн солилцоо явж гин, харилцаа явж гин, та нийгмийн харилцаанд олж гин. Тэндээс та өөртөө хэрэгтэй мэдээллийг өгч та өөрөө тусламж авч. Тэр энэ бол тусламж авахд ерөөсөө Монгол эмэгтэйчүүд, Монгол ээжүүд маань нээлттэй байгаасаа. Та өөртөө тусламж аваад та одоо сэтгэл санаа чинь дээрдэж байна гэдэг чинь та одоо үр хүүхэд чинь те эрүүл осон боож ах те нэг Монгол улсын нэг иргэн одоо сайхан эрүүл сэтгэл зүйтэй өсөж боож ах юм. Анхны энгийн бөгөөд байх хэвээр юм хэвийн алхам байхгүй юу? За тэгэхээр эмэгтэйчүүдэд маань болон ирээдүйд их болох гэж байгаа эмэгтэйчүүдэд маань маш хэрэгтэй гоё сэдвээр нээлттэй ярилцсан танд маш их баярлалаа. Тэгээ маань нэвтрүүлгийн ивент тэгч New Origin гэдэг брэнд аваа солонгосын энэ компани хоол заадлагч фермент болон далайн гүнээс гаргаж авсан омега 3 байгаа. За тэгээ нэг хүрт. За маш баярлалаа. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно.
New Origin. Сэтгэл гутрал бол ичих зүйл биш, харин эмчилгээ шаардсан нөхцөл байдал юм. За өнөөдрийн дугаар танд цаг тухайд нь хэрэгтэй байгаа мэдээллийг танд өгч чадсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар бид дахин нэгэн сонирхолтой сэдвээр ярилцах болно. Нэвтрүүлгийн ивент тгчээр Солонгосын New Origin брэнд ажиллаа. За дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баярлалаа.